За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За энэ Physical Asia-г үзээд сэтгэлдээ хуваалцмаар байна. Монголчуудаараа маш их бахархаж байна. Та хэд минь айгүй амжилттай оролцсон. Мэдээж энэ жилийн өмнө хийсэн бичлэг тэмцээн гэж авч байгаа. Тэгээ одоо Netflix-аар цацагдж байна. За тэгээд манайхан бол их мундаг чадaltaй одоо их сайн оролцоод явж байгаа. Их олон хүнд урам зориг өгч байгаа бах. Энэ дотроос бас ингээд энэ чи жилийн өмнө болсон одоо тэмцээн ч гэсэн яг одоо гарч байгаа. Яг энэ үед манай энэ тамирчид одоо энэ орхон баяр одоо энэ лавга тэгэл энэ одоо жудогийн тамирчин те бүх хэмжтэй MMA-ийн тамирчин байна. Мөн энэ дүлгөөн те ханц зүрэн гэдэг нэг волейболчин сагсч та хэд маань ингээд дар бүрдээ одоо өөрийнхөө сошиал медиа аккаунтыг одоо ихтэй ажиллуулад англиар яриа те ингээд ийм аккаунт одоо тийм сургалтанд суугаад тэгээд аккаунтаа ажиллуулад ингээд явах юм бол илүү одоо бид нар монгол хүмүүс дэлхийдээ илүү танигдах юм бүрэн боломжтой байна. Тэгэхээр Instagram байна уу, эсвэл одоо Facebook байна уу, TikTok байна уу, сошиал медиа, YouTube дээр өөр ингэсэн чаналууд яг өөрснөө ажиллуулад одоо жишээлбэл энэ Australia-ийн AD гэдэг нөхөр шүү дээ. Тэр бол одоо зөксөн цагуу юу хийхээ Reels одоо энэ Reels явах юм. Тэгэл тэр нөгөө анестезиагийн хөвгөл өөрийн юугаар хоол идэж явахыг зааж юм. Тэгэл тасгалуу зааж юм. Тэгээ энэ хэмжээгээр явж байгаа нөгөө бид нар хамгийн гол Монгол гэдэг те одоо энэ чанар соёлоо бас дэлхийд даяар таниулаад мэдээж хугацаа авах ч гэсэн дор бүртээ хичээгээд ингээд бас хэлнийхээ мэдлэгийг дэвшлүүлээ те англиар яриад ингээд явах юм бол бид нар ингээд цөөхөн монголчууд ч гэсэн дэлхийд дээр илүү танигдаад илүү одоо хүчтэй гэдэг нь харагдаад байна. Тэгээд байнга суралцаад те байнга суралцаад та хэд мэн ингээд одоо бидний маш том төлөөлөл байгаа шүү. Тэгээд энэ Netflix Asia-г үзээд үнэхээр сэтгэл одоо өндөр байгаа ийм мундаг залуучууд гарч ирж байна. Тэгээд үргэлжлүүлээд та хэд мэн ингээд өөрөөснийхээ сувгийг ажилуулад итгэвтэй байгаа.